10 жилийн өмнө Централ Тауэрын барилгыг эсэргүүцэн их хурлын гишүүн тэргүүтэй хүмүүс барилгачдын гэрийг нурааж тогоотой хоолойг нь асгаж байсан түүх бэ. Тэгвэл өнөөдөр энэ барилга хүмүүсийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн ногоон байгууламж, гэрэлтүүлгээ иж бүрэн шийдсэн цогц төлөвлөлттэй байгууламж болсон юм. Хотын төвд өнгө нэмэхээр төлөвлөгдсөн International Center-ийн барилгын ажил Централ Тауэрыг эсэргүүцэж байсан шиг үйл явдалтай тулгараад байгааг одоо үзье. Таны харж байгаа энэ барилга Олимпийн гудамжинд баригдахаар төлөвлөгдсөн 23 давхар International Center-ийн барилга юм. Гэхдээ энэ барилга өөрчлөгдөж хагас ташуу болсон байна. Учир нь энэ барилгатай хурш амьдардаг 9-р байрны иргэд нарны тусгал хаалаа гэсэн гомдлын дагуу төслийн багийнхан зураг өөрчилж энэ ажилд 6 сар зарцуулжээ. За хуучин манай зураг болохоор нийт талбайгаар илэрхийлэх юм бол 33 мянган метр квадрат байсан. Тэгээд хэлбэрийн хувьд болохоор одоо байгаас арай өөр. За хуучин төлөлтөөр болохоор манай барилгын хэмжээнд трапез хэлбэртэй баруун уршаа төрж гарсан хэлбэртэй байсан. Хойд айлын санал хүсэлт гомдлоор бид ерөнхийдөө зөвшөлтсөд энэ баруун уртлын хэсгийг хэрчээд үндсэндээ барилгын 10% хэрчээд дөрвөлжин хэлбэртэй болсон байна. За энэ үндсэндээ харагдах перспектив зураг нэ. Хуучин бол ийм трапез хэлбэр нь нэлээд трапез хэлбэрээр дээшээ өгсөж исэн бол одоо хэрчигдээд доод давхрууд нь зөвхөн бас тодорхой хэмжээгээр багассан юм жоохон подиум марктэй. Мэдээж зураг төслийн нэлээд том хэмжээний өөрчлөлт гарсан байгаа. Одоо хуучин 43 м байсан бол одоо 33 болж багассан байна. Нэгдлийн алгасл нь. Зураг төсөл ийм хэмжээгээр өөрчлөгдөнө гэдвэл баг шинээр хийх дайны зардлагч байгаа. Тэгээд дээрэс нь хоорондын зайгийн хувьд норм дүрмээр 6 м-ээс баггүй гэсэн заалт байдаг. Манайх бол 10 м-ийг энэ хооронд зайтай байна. Зургаа өөрчилсөн төслийн багийнхан хүүтний эрт чангарахаас өмнө суурь зутгалтын ажлаа эхлүүлээд байсан. Гэтэл оршин суугчид суурь зутгалтын ажлаас болж байранд нь цууралт өглөө гэсэн гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллагад гаргажээ. Барилгын ажил эхлэхээс бүр өмнө төслийн багийнхан ойр орчмын барилгуудад анализ судалгаа хийлгэж өмнө нь цууралт үүссэн байсныг баримтжуулан 9-р байрны сөөхөд хүлээлгэн өгсөн байна. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан энэ цууралт нь үндсэн хийцэд нөлөөлөхгүй болохыг дахин нотолж өгчээ. Асуудал ингээд дууссангүй зарим оршин суугчид тагтаараа шил чулуу өндөг гэд байж болох бүхнийг нүүлгэн буу гарган танхаарсан тохиолдолч байгаа юм байна. 5 давхар гэдэг чинь маш өндөр барилга, өндөр давхар. Тэгээд тэмжээнээс бол вискиний шилэг бол удаа дараа шийдсэн. 2-3 автомашины цонхыг бол хагалж бас хор охирлыг бол учруулсан. Тэгээд ажилчид бол яг гэрэн загсны үүрэгт ажиллаа бол хийгээ явж байгаа үед буу гаргаж ирж бол манай ажилтныг бол нэлээд сандрахсан. Буу гаргасан нөхцөл бол ерөөдөө юм том калибр хэмжээний тийм том буу байсан. Тэгээд ямарсан ажилчид маань бол буцалсан халуун ус бол шидэж исэн. Тэгээд ажилчид бол энэ талбай дээр ажиллахаас хүртэл айж сүүлдээ бидэртээ уулзаад бидний бол энэ талбай дээр ажиллахгүй гэдэг хүсэлтийг хүртэл тавьж исэн. Энэ ностой асуудлууд бол маш их удаа дараа гаргаж исэн юм байнамаа. Барилгын ажлын суурь зутгалтыг бүрэн гүйцэд хийх ёстойг мэргэжлийн хүн хэлсэн юм. Учир нь суурийг бүрэн гүйцэд хийхгүй тохиолдолд хөрсний ус түлхэлт өгч хийгдсэн фунтам цуурах, тэрч байтугай ойр орчмын бүхий л барилга байгууламжид суулт өгөх бодит аюултай. За өнөөдрийн хувьд бидэнд бол одоо барилгын суурийн ажлыг эхлүүл хөрвүүлэх зөвшөөрөл бол бидэд авсан юм. Барилга хотгоолтын яамнаас авсан байгаа. Бэсмент 1-2 давхрыг ингээ авсан байгаа. Бидэд одоо үндсэн суурийнхаа 76% зутгалтаа хийчихэд байна үндсэн зургалт. За энийг ингээд зогсоох юм бол бидэд яах вэ гэхээр манай иргэн тойронд байгаа бүх нөх хөрсний усны дэвшин газрын дэвшингөөсөө 5-аас 6 м-тэй одоо байж байгаа. Бидэд одоо хүчээр сорулж байгаа. Цооног сурлуулж 14 цооног сурлуулсан сорулж байгаа. Ингээ яах вэ гэхээр өвлийн үйлрэлд энэ маань соруулах боломжгүй болно. Дээрээс нь ингээд ирэхээр энэ ардлын барилгын хөрсний усных нь ус нь манайх руу орж ирнэ. Тэгээ энэ барилгын бөөр хөрсөндөө бүр илүү нөлөөлтөй. Хавар бүр маш аюултай учраас энэ ардлын барилга бол. Тэгээ дээрээс нь энэ хөрсний усны асуудлаар юу болох вэ гэхээр энэ нөхдүүд байнга ойлгож байгаа бол яг мэргэжлийн хүмүүс биш байгаа учраас сайн бүрэн хүлээж авахгүй байгаа. Барилга хот байгуулалтын яамнаас суурь зутгалтын ажлыг бүрэн дуусгах даалгавар төслийн багийнханд өгсөн байна.